Yo guys, сайн байцгаана уу? Энэ талаас Goku Jimmy очоор байна. За сүүл би та нарт яаж дурах уу гэж бичлэг хийн гэж амласан. За өнөөдөр би та нарт амар хэлбэр аргаар заагаад өгье. За эхэндээ хэлэх юм бол за өдөрт жишээ хүн 2000 калори идэх ёстой байвал тэр 2000 калориасаа жоохон бага идвэл хүний бие туурд гэж ойлгож болно. Тэгэхгүй бол та нар чин калори тоолохгүй хамаагүй үедэд байвал калори сэтрүүлээ та нарын би хамгийн сайн шилдэг кето мето ифим ч юм уу янз бүрийн дайетнууд нь штэ тэр ч та нар нөлөөлөхгүй. Та нар юу ойлгох гэдэг вэ бас 6-аас хойш хоолоо идэж болно. Тэр бол хамаагүй биш 24 цагийн дотор илүү калори гаргаж болохгүй гэж та нар ойлгож болно. За жишээ энэ одоо та нарын өдрийн 2000 калори авах одоо энерги шүү дээ тий. 2000 калори авал та нар турна гэсэн үг. Гэл ойлгож. За тэгэхээр та нар ихний хоолн дээрээ 1600 калори. Дараагийнх дээр нэг 500 калори гэж бодчих. Тэгэхээр чинь 1100 калори. За дахиад нэг 500 калори, 1100 1600 калори гэж авчиг гэж бодъё л да тий. За тэгэхээр та нар 1600 калори энэ сүүлийн бол энэ 10 цагаас жиж болсон хамаагүй унтахаас ч өмнө авч болох. Яг л 24 цагийн турш гэж би танад хэлж штэ тий. За энэ чинь ингээд дүүрэг байгаа зү. За 2000 калори болоогүй. Тэгээ та нарын бие чи 2000 шаттай хэмжээ та нарын бие өөрийгөө сэргээхийн тулд бишээ тий. Та нарын өдөр чинь тархич ажилласан, бие чинь ажилласан, болчин чинь задарсан ингэсэн янз янзын бие бодис солилцоо болсон байж тий. Таны бие чи өөрийгөө сэргээхийн тулд энэ калори хэрэгтэй. За тэгэхээр та нарын бие одоо калори буцаад нөхөж одоо энийг авал та нарын бие сэргэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр таны бие чи ханаас тэр калори хаях гэдэг бол хоол үшээ дахиад өгөхгүй юм бол та нарын бие энэ одоо өөхний хийснээсээ калори авч өөрийгөө ингээд тулсан хийвэл сэргээ штэ тий. Тэгэхээр таны бие чи өөрийнхөө биений энерги авч өөрийгөө сэргэнэ гэсэн үг. Тэгэхээр өөхөө шатаан гэсэн үг. Тэгэхгүй бол та нар энэ хоолнуудаас ийш ингээд дүүргээд аваад байвал та нарын бие чи өөрийнхөө сэргээх калори илүүд одоо хэрэгтэй шүү дээ. Тэрний өөхнөөс авахгүй зүгээр хоолноос хангалттай авчин. Тэр та нар бие турдаг байхгүй юу? Тэгэхээр миний хэлсэнгээр одоо та нар ингээд туршаад үзээд калорио сайн бариад гол нь калорио бас барихтаа бас макронутришн уурга нүрсэс тосоо зөв тоолоод байвал хэмжээндээ уурга аавн нүрсэс тосоо хэмжээндээ авал тэгээд өдөртөө одоо өөрийнх нь калори хэмжээс та нар хэтрүүлэхгүй хасалтай байвал та нарын бие заавал турна. За энэ видео та нарт таалагдсан бол дараагийн видео дээр уулзъя. Амжилт хүсье.